үзэгчтэй та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үгээр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа нэвтрүүлгийн зочныг танилцуулъя. Ноён Наран Учрал Тэлмэн ресурс компани гүйцэтгэх захирал ийм ирхэн байна. Монгол цэргийн өдөр нэвтрүүлэлд урьж оролцуулж байгаад баяртай байна. Баярлалаа. Тэгээ өнөөдөр Наран Учрал захирал бүтээрийн ярих сэдв энд байна. 3 тэс 35 байгалийн хийн төслийн талаар ярилцах юм аа. Тэгээ манай үзэгчдэр нь зарим нь дуулсан байхаа энэ өмнө говьд одоо манай үндэсний компани одоо ийм нүүрсний давхаргын метан хийн тийм одоо орц илрүүлээ тийм ээ. Тэрэн дээрээ одоо маш өндөр судалгаа хийгээд тэр нь одоо нэлээд үр дүнтэй явж байгаа гэсэн мэдээнүүд бол сүүлийн 2-3 жил бол одоо хэвлэлээр цогсон гэж гардаг байсан. За тэгээ хамгийн сүүлийн авсан мэдээлэлээр болохоор одоо өнөөдөр гэсэн баха танах одоо 1000 юу илээ тэр нэг метр куб одоо гаргаж одоо хамгийн дээд амжилттай хүрсэн ийм өдөр байгаа. Тэгээ тэрийг тохиолдуулаад бас өөрөө чинь нэвтрүүлэгтээ өрсөн байгаа. За тэгээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө би зүгээр өөрсдөө чинь ийм санал тавья гэж бодож байгаа юм. Хоёулаа энэ танин мэдхүйн талаас эхлээд үзэгчтэй ойлгуулад тэгээд дараа нь одоо асуулт хариултанд оръё гэж. За манай зочин өнөөдрийн нэвтрүүлэлд ирэхдээ бол 2 төрлийн слайд бэлдэж ирсэн байна. Эхнийх нь бол одоо энэ байгалийн хий гэж юу вэ? Хаанаас яаж олборлдгийг, ямар хэдэн төрөлд хуваагддгийг ч гэдэг юм уу. Энийг ашигласнаар одоо ямар ач холбогдолтой байдгийг гэсэн нэг тийм слайд байна. Нөгөөх нь болохоор одоо өөрийнхөө компани танилцуулах тэгээ яг хийж байгаа ажлаа танилцуулсан ийм 2 слайд байна. Тэгэхээр одоо эхнийхээс нь эхлэе явъя гэсэн ийм саналтай байна. За. Ер нь бол байгалийн хий гэдэг бол ерөнхий нэршил нь. За энэ дотор одоо нэг хаанаас юунаас олборлж байгаагаас хамаарат л одоо нэршил нь өөрчлөгдөж явчихж байгаа. Манайх бол нүүрсэн дотор агуулгаж байгаа байгалийн хий гэсэн үг. Тийм учраас нүүрсний давхаргын метан хий гэдэг ийм нэршилтэй. За энэ манай салбар бол өөр газрын тосны тухай хуулиар зохицуулагддаг. За тэгэхээр ингээ байгалийн хий гэдгийг бол бид нар одоо олон улсад те айгу олон орон эрчим хүч болон түвш шатхуунд ашигладаг айгу чухал түвш гэдэг мэднэ. Бидний хувьд бол одоо дотоодоос олборлж исэн түүх байхгүй учраас шин тутмаа. Тэгээ ер нь бол одоо бидний олборлох гэдэг энэ хийг бол хий хэлбэрээр нь хийн хоолоогоор нь түгээгээд одоо улс орнууд ашигладаг. Аль эсвэл одоо тээвэрлэхэд тохиромжтой болгоод хөлдөөх буюу LNG. Одоо Австрали улс жишээлбэл одоо байгалийн хийгээ олборлоод тэрийг одоо LNG болгож буюу хөлдөөсөн хий одоо шингэрүүлсэн хий болгоод тэрийг одоо далайн чанддах хятад, Солонгос, Япон, Сингапур гэдэг улсууд руу нийлүүлж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол тээвэрлэлт нэг тохиромжтой байдаг. Аль эсвэл CNG буюу одоо нягтршуулсан одоо compressed natural gas гэдэг ингээд төрөл байгаа. Манай Монгол улсын хувьд бол юу? Өнөөдрийг хүртэл бид нар LPG гэдэг нэршилтэй бол илүү танилцсан. Энэ бол нефтийн хий. Одоо нефт үйлдвэрлэх явцад гардаг нефт хийг буюу одоо нефтийн шингэрүүлсэн хий гэдэг. Энэ нь бол одоо манай энэ одоо хэрэглэгчдэр маань мэдэх бах Дашванжил ч юм уу, Горгаз ч гэдэг юм одоо энийг азгал шатхуун түгээх станцууд дээр зарагч яадаг хий Оросоос орж ирж байгаа. Тэгэхээр LPG бол одоо манайхаас бол гарахгүй. Манайх бол LNG юм уу, CNG юм уу байгалийн хийгээр нь одоо олборлох боломжтой төсөл гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү үндсэн ялгаатай байгаа. Уучлаарай энэ өөрөө сая нөгөө нэг нүүрсний давхаргаас олборлж байгаа гэж ярьлаа. Өөр одоо энэ хаанаас олборлж болдгийг энийг яагаад ингэж тодтогдсон юм бол? Одоо занрын хий, за tight gas, shale gas, альсвал уламжилт байгалийн хий ордууд бол өөр тогтцол дээр үүссэн байдаг. Зарим нь бол одоо хэдэн мянган метрийн доор 2000, 3000, 4000 метрийн гүнд хоригдлогдсон одоо хийнүүд байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг олборлох, тэрийг гаргаж авах технологи, тэрийг ирж хайх процесс нь шал өөр. Тэгэхээр гэхдээ тэр бол эдийн засгийн хувьд бол одоо жишээлбэл одоо Оросын ч юм Австралийн тэр том далайгаас ч юм одоо олборлоод байна шүү дээ. Тэр гүнээс аваад байгаа хийнүүд бол илүү өөр ашиг өндөртэй. Биднийх бол нүүрсэн дотор агуулгаж байгаа. Тэгэхээр нүүрс бол одоо бид манай улс бол нүүрсийг тийм одоо манай одоо өөрсдийнхөө төслөөр хэлэхэд 300 м, 500 м, 600 м-ийн гүнд л байгаа нүүрснээс олборлж ирсэн. Нэгдүгээр, хоёрдугаар бид нар хийн хайгуул хийж байгаа биш. Нүүрсэн дотор
хий агуулгаж яах нү гэдгийг хайж байгаа гэдгээр ялгаатай болчихж байгаа гэсэн. Тэгэхээр цоо шин зүйлийг одоо газрын тус хайдаг шиг ирж хайх бол маш өндөр эрсдэлтэй. Энэ чиглэлийн судалгаа шинжилгээ бол манай усад нэг хийгдээгүй. Газрын тус бол одоо жишээлбэл энэ нэг хуулиар зохицуулагддаг болохоор жишээ олгочлоо л да. Газрын тус маш их хөрөнгө оруулалт шаарддаг, олддоггүй. Байгалийн хийж гэсэн ер нь бол бас олдохгүй тохиол их байна. Тэгэхээр биднэрт бол Монгол улс маань бол нүүрсний ариун баялагтай. Нүүрсний ордуудаа хаана байгааг мэддэг. Нүүрсийг нь бол хайгаад олоо судлаад зөндөө шинжилсэн байдаг. Бидний хийж байгаа ажил юугаараа шинэлэг вэ? Тэгээ ягаад нүүрсний давхаргын метан хий гэдэг рүү төвлөрсөн бэ гэхээр нүүрсээ хаана байгааг мэдж байгаа. Тэгвэл энэ нүүрсэнд хий агуулгаж яах нүдийг судлаа гэдэг дээр. Энэ нь өөрөө маш том эрсдлийг бууруулж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар нүүрс хайгаагүй. Олдцсон одоо энэ бусад компаниудыг хайгаад олцсон одоо улсад өгөгдөл мэдээлэл нь байгаа нүүрсэнд агуулгаж байна гэдэг дээр судалгаа явьж байгаа. Тэгэхээр бас нүүрстэй газар болгон тэр хий бас байхгүй нь байна тийм үү ер нь? Яг зөв. Орд болгон дээр одоо судалгаа нь өөр явагдана. Ер нь байгалийнхаа жамаар хий хуримтлагдаагүй нүүрсний ордууд байдаг. Хий байгалийн жамаараа алдагдсан ордууд байдаг. Тэр тогтцоосоо хамаарна. Одоо нүүрсийн дээдлэлт нь ямар ч чулуулаг давхаргууд байна гэдэг ч юм. Тэгэхээр бүх нүүрсэнд бас байх албагүй. Бүх нүүрсний одоо энэ Монголд байгаа нүүрснээс бас байгалийн холбоорлогдох боломжгүй гэсэн. Тус бүрдэн судална. Тий бас нэг ийм тохиолдлууд байдаг л да. Нөгөө жишээлбэл одоо энэ манай гүний уурхай нүүрсний одоо налаахад жишээлбэл дэлбэрэлт боллоо. Одоо хүний амнаас эрсдлээ энэ төргээд яриа болдог байсан. Тэр чинь хийн ингээд дэлбэрчиж гэнэ үү те? Өөр юм байна уу? Яг мөн. Тий. Ерөөсөө л одоо тэр нүүрсэн доторгоо хийн одоо тэр нэг ан цав сул газар руугаа хийн чөлөөлөгдөөл хоримтлагдал одоо тэр нь эрсдэл үүсгэхээр хэмжээнд боллоо. Одоо таны ярьсан тохиолдол үүсэж байна гэсэн. Тэгэхээр ерөөсөө тэр нүүрснээс үл хий ялгарч байна л гэсэн үг тийм. Тэр хий маань одоо ингээд нүүрсэн дунд ингээд одоо ямар хэлбэртэй байж идэв? Одоо шагагдаад шингэн байж идэв юм уу? Эсвэл бол одоо хий хэлбэртэй байж идэв юм уу? Ер нь бол нүүрс маань болгоч жишээлтэй ер нь порлон шиг харахад хатуу биетэй чулуу шиг боловч дундаа маш их ан цав нөхсөвтэй. Тэгэхээр тэр нөхсөв ан цав бидэрт нь одоо хий хөрөмтлөгдсөн байж. Маш энгийнээр тайлбарлал тийм. Би зүгээр бодохдоо одоо жишээлбэл нефт гэдэг чи би одоо газрын доор нэг нуур шиг юм байж идэг ус одоо тий газрын доор ингээд бах ус үйж идэг штэ тий тэр шиг л юм бодоод байхгүй юу? Тэр арай тийм биш үү те. Нефт ер нь ямар хэлбэртэй байж идэв тэр. Тэгэл нефт чи ямар нэгэн чулуулагч юм уу тэр ресмэс ч юм уу давхарх юмд агуулгаж байгаа л да. Яг шингэн төлөвтэйгөө бас яг бэлэн бас далай шиг юм бол байдгүй юм те. Тий. Бас тий одоо ингээл өрөмдөнгүүт л одоо нэг пүл гээл шингийн өмөр яваад орчихсон сүрд биш тий. Тий ингээд нэвчиж гардаг дандаа. За тэгээд манайх ч одоо нүүрсийг бол голцоо одоо том уурхайнууд ч дандаа илээр олборлож байна те. Тэгээ ингээ ухчих явцад энд ингээд одоо хий ялгараад байна гэж мэдэгдэхгүй одоо тэр уурхай жишээлбэл. Тий энэ чинь танусыг хайгуул хийхэд арай дөхөн болох уу гэж би асуух гэдэг юм л да. Ер нь бол анхны шинж тэмдэг нь яг мөн. Одоо ингээд хий сайтай ордууд дээр ялангуяа одоо манай Рез Ухаат дээр бол одоо уурхайхан бол маш сайн мэднэ. Жохон ингээд уурхаан доор ингээд ус мус тогтцсон бахаар ингээд доороос нь пор хийгээд байдаг. Тэгээ одоо газтай юм шиг те пор хийгээд усан дээр ингээд үүсдэг. Тэгээ шүдэнд зурчхаар тэр насдаг. Гэдэг юм уу. Тэгэхээр ерөөсөө хий агуулгадыг бол ерөөхдөө бүгд мэддэг. Зүгээр энийг яг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой талаас нь судлаагүйгээр л тэр шинж тэмдэг нь бол мэдэгдэх юм байна. Тэгээ энэ метан хий гэдэг маань одоо энэ цаашаа энэ дотроо ингэж хуваагдаад байна уу? Эсвэл байгалийн хий маань ингэж олон хуваагдаад байна уу энэ? Метан хий ерөөсөө ингэж олон хуваагдж байгаа. Тэгэхээр яг одоо бидний яриад байгаа метан хийгээ одоо найрлагыг шинжлэхээр дотор нь янз бүрийн юм агуулгаддаг. Орд болгоных жоохон ялгаатай. Манайх бол ер нь 92-оос 98% нь цэвэр метан. Бусад хийн маш бага. Метан их байх тусмаа сайн юм уу те? Яг гоо тэгэх юм бол тэр дараагийн одоо бусад дараагийн боловсруулах үйлдвэрлэл рүү орохдоо цэвэршүүлэх тэр технологийн процесс нь илүү цөөрнө гэсэн үг. Илүү бага боловсруулалтаагаар шууд одоо эрчим хүчтэй энэ олон юм дотроос тэр метан хэрэгтэй юм байна тийм үү? Яг гоо одоо энэ этан, пропан, бутан гэдэг юмуд хэрвээ эдийн засгийн бас ингээд ялгаж авахад сонирхол татхууц хэмжээгээр агуулгач байвал энэ чинь өөрөө нөгөө одоо хүмүүсийн нөгөө магшаар жидэгтэй ашигладаг жижигхэн нөгөө газ биш үү? Ахун газ. Тэр мөрний чинь үйлдвэрлэдэг түүхий хэд бол мөн.
Гол нь энэ өөрөө нөгөө нэг хэр хэмжээгээр агуулгаж байна. Тэрийг нь ялгаж авахд одоо үр ашигтай үгүй юу гэдгээр. За ер нь бол метан хийнээс бол бид нар зөвхөн хий яриад болохоос энэ өөрөө бордооны үйлдвэрлэлт бол маш том түүхийд болдог. Ер нь бордооны үйлдвэрлэлийн 50% нь байгалийн ашиглаж ах шээ. Тэгэхээр ингээд дагсан аж ахуйнууд их хөгждөг. Зүгээр манай төслийн онцлог бол бидний мэдж байгаагаар бол бид нар бол бусдыг нь ялгаж аваад ахаар хэмжээний биш. Шууд метаныхын найрлага маш өндөр учраас энэ нь өөрөө шууд эрчим хүчинд ашиглах юм уу бусад юмд хэрэгж болохоор гэдгээр шинжилгээтэй явж байгаа. Тэрээс хий дангаараа байхгүй дотор нь найрлагууд байдаг л гэсэн үг. За дараагийнх нь за энд ашигласнаар гэж юм тийм ээ. Тий. Одоо байгалийн хийний маань ерөөсөө онцлог л би шууд жоохон тайлбар өгч идэв энэ. Байгалийн хийний маань онцлог нь бол нөгөө нэг дулаан ялгаруулдаг. Ганцхан эрчим хүч үйлдвэрлэх биш. Одоо тэр дулаан тэгвэл манай улс чинь нөгөө нэг дан эрчим хүчний дутагдaltaй биш. Бид чинь дулааны бас өвлөөр дутагдaltaй. Тэгээд хамгийн гол нь тэр дулааныгаа одоо бид нар өнөөдөр нөгөө одоо хүмүүс тэр дулаанаа үйлдвэрлэхийн тулд одоо бохирдол гаргадаг л ямар нэгэн байдлаар тэр шаталт явуулчаа тэр нь өөрөө айгүй бохирдол өндөртэй одоо түлш ашиглаад байгаа л гэсэн үг. Тортог их гаргаж байна, утаа их гаргаж байна, угаартай байна, хортой найрлагууд их байна. Нүүрс бид нар бол нүүрсээс өөр юм одоо хэрэглэхгүй байна шүү дээ. Тийм одоо яндангийн тоогоор л одоо шатааж байгаа юмны тоогоор л заавал. Тэгвэл байгалийн хийнийхэн давуу тал бол тэр дулааныг өгнө. Гэхдээ тэр шаталтын процесс нь өөрөө тортоггүй одоо нүүрстэй бол харьцуулшгүй үлэмж цэвэрхэн. Бүр туйлын цэвэрхэнгээ хэлжүүл мэдээж одоо яг ногоо эрчим хүчний ангилд орж чаддгүй ч гэсэн баг 90-ээс дээш шоу 99% ч юм уу одоо цэвэр гэж үздэг учраас. Эерэг олон талтай. Энэ слайдыг тайлбарлаа. За яг одоо ингээд манай төсөл бол өмнө говьд байна. За өмнө говьд маань бол одоо эрчим хүчний хэрэглээ импортоор ялангуяа манай 3 тэс суманд бол голлож үйл ажиллагаа бол 3 тэс сум, Сэврэ ноён сумд бол одоо бүгд хятадаас тогоо импортлж байгаа. Дээрээс нэмээд энэ маш олон уул уурхайн компаниуд одоо ашиглалт явуулж байгаа. Тэдгээр компаниуд манай эрчим хүчний дутагдaltaй байдаг. Тэгээ бас импортоор авч байгаа. Тэгэхээр нэгдүгээр тэнд бол эрчим хүчний хэрэглээ байна. Нөгөө нэг хэлбэр нь одоо Улаанбаатар ч юм уу бид нар одоо Газа одоо байгалийн ирээдүйтэй айлын өдөр авчираа гэвэл одоо яаж авчрах вэ гэдэг хөлбөр яригдана. Тэгэхээр энэ зураг бол ерөнхийдөө нөгөө нэг одоо манай цооногийн амсар дээрээс хий гарч байна. Тэр нь өөрөө одоо газ хийгээ цэвэршүүлэх байгууламжаар ороод тэгээд одоо хөлдөх буюу шингэрүүлэх процесс яваад тэндээсээ хадгалагдаад тэгээд тээвэрлэлтэнд гардаг гэсэн үг. Тэгэхээр одоо Улаанбаатарт одоо нөгөө нэг одоо хөлдөөсөн хий ч юм одоо тий Улаанбаатар ч юм аймгийн төвөд ч юм хэрэглэгч нар лөө хөлдөөсөн хийг хэлбэрээр наваачна. Тухайн очсон цэг дээрээ хөлдөөгөөр нь хадгалдаг саунд хийн. Тэндээсээ буцаагаад шингэрүүлээд хий болгоод хөлдөөсөн төлөөсөө энгийн хий рүү шилжүүлээд хэрэглээр рүү шилждэг гэдэг л зураг явж байгаа. Ер нь бол зөвхөн миний ойлгож байгаагаар бол ийм л юм байлээ шүү дээ. Энэ Орос Монгол хоёр л одоо ийм нэгдсэн ийм халаалтын системтэй болохоос биш. Бусад баг бүх улсууд чинь одоо нөгөө байшин болгоо өөрийгөө халаадаг тийм ээ. Гэхдээ халаахтаа дандаа л энэ байгалийн хийгээр л халаадаг тийм л юм байлээ шүү дээ тий. Одоо ерөөсө анханасаа дэд бүтцээ тэгээ шийдсэн одоо энэ манай хойд төршийн хүүтэй хотууд бол яг анханасаа нөгөө хийн шугам холболтуудаа хэрэглэгчнэр айлууд руу оруулсан. Тэгэхээр одоо билетгээс ахад хийж яадаг халаалтаач шийдж болдог. Тэгээ хий өөрөө тэр гадаа хүүтэн байна уу хамаагүй одоо метан байгалийн хий жишээлбэл манай одоо хийвэл хасах 160 хөлдөн шингэрнэ. Тэгэхээр тэрнээс өөр градусд бол одоо шингэн хийн төлбөрөө байж байна. Тэгэхээр тэр хийн урсгал айл руу орж мороход бас садаа байдгүй гэсэн. Тэгэхээр тэр одоо таны хэлдгээр нөө төвлөрснөөр шийдэж байгаа газрууд яг Орос Монгол гэдээ байна. Бусдууд нь бол ингээд дэд хэсэгчилсэн бусад хэлбэрээр шийдлүүдээ хийгээ явж байгаа. Ер нь яг би жоохон дулаан орны жишээ аваад хэлэхэд Австрали улс бол өөрсдөө байгалийн хий олборлж байгаа. Нүрсэд давхрын метан хийгээж олборлж байгаа. Төслүүд нь хийн хоолоогоор жижиг хоолоонуудаараа магистрал хоороогоог нь тэндээс нь эхлээд одоо мидстрим буюу одоо цааш нь түгээдэг компаниуд нь түгээн. Тэгээд хэд хэдэн дамжлагын дараа айл өдрөө явна. Тэр болгон дээр нөө даралт нь өөр гэдэг. Одоо тэр том магистрал хоолоон дээр 70 баарч гэдэг юм үзүүлэлттэй байхад айл руу орохдоо аюулгүй байдлыг багасгаад авчдаг. Тэгээ хэрэглэгчдэр очиж байгаа хий. Бүр төвлөрсөн лүү гэдгийг холбочтой ханасаа дэд бүтцээ хийчдэг. Тийм дэд бүтцэд холбогдоогүй аслагдмал тэ эсвэл сонгоо хэрэглэгч нарт бол одоо Улаанбаатар хотыг хэрэгжүүлж байгаа шиг LPG
нефтийн хийгээ нөө зөөхөд амраар LPG-гээр нөө сангадаг. Ингээд ер нь бол төвлөрсөн дээр манайх шиг явдаг. Зөөврийнх дээр LPG-гээ ингээ хослуулаад хэрэглээд улс орнууд явж байдаг. Би нөгөө манайх гэртээ энэ нөгөө нэг тийм бодлонтой хий авч бас ахуй хэрэглээндээ хэрэгжилж ийсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг энэ кострол савны ёроол ингээ дандаа харлаад байдаг гэсэн байхгүй юу? Мухаар. Зүгээр одоо энэ нөгөө нэг юм жижиг юм бодлонтой хий хэрэглэхээр зүгээр байдаггүй. Тэр одоо хямар учиртай байд юм бол. За яг наадхан дээр чинь хариулж битгэхгүй байна. Тийм үү. Тийм яг ер нь бол та LPG хэрэглэж байгаа гэсэн үг. Тэр нөгөө боллонтой зөөдөг чинь. Тэгээд буюу одоо Монгол улс чинь газрын тосны үйлдвэр барьж байгаа шүү дээ. Тэр үйлдвэр одоо түүхийн газрын тос боловсруулах үед бол нефтийн хий гарна. LPG. Тэгэхээр дотоодоос LPG-гийн одоо үйлдвэрлэдэг болно гэж ярьдаг нь тэрнтэй холбоотой. Одоо бол импортоор авч байгаа. Манайх бол үнэргүй хий. Ер нь бол одоо тийм ч учраас олон улсад нөгөө нэг одоо аюулгүй байдлынхаа үүднээс албаар үнэр нэмдэг. Тэр одоо гадаад улсад нөгөө хий алдагдвал ер нь бол маш бага гэхдээ алдагдвал хүн одоо үнэрлэж нөгөө нэг таньж хий алдаж байгаа мэдэх юм. Албаар тэр муц өндөгнийх шиг үнэрийг чинь нэмэлтээр оруулдаг. Тэрнээс метан хий өөрөө үнэргүй. За. Тийм. Гэдэг ч юм ингээд нэг шин чанарууд байна. Одоо тэр савны доотлыг үл яг сайн харуулж мэдэхгүй. За энэ дээр юу байна? Энэ уулуурхан ассоциацийн слайдыг яг бид нар жишээ болгож ирсэн. Ерөнхийдөө улс орнуудын нөө эрчим хүчний их усүрийн бүтцэн одоо иймэрхүү бүтцтэй байдаг. Одоо нүүрснээсээ ч байна, газрын тосноосоо ч байна. Дундлын тэр том бүлэг бол байгалийн хий байгаа. Тэр цэнхэр хэсэг. Манай улсад энэ хэсэг нь огт байдгүй. Байхгүй тий. Тэгэхээр ер нь энэ бид нар бол одоо юу гэдгийг төслөө сурчлахтаа таниулахтаа бол одоо Монгол орны бүх асуудлыг шийдэн бусд нь хэрэггүй гэдэг биш. Энэ юусоо Монгол улс бол өөрөө зорилтоо тийг тавьсан шүү дээ. Эрчим хүчний олон их усүртэй болъё, тархмал их усүртэй болъё, олон их усүртэй болъё. Тэрэн дотор дэлхийн улс орнуудын одоо шийдэл дотор байгалийн хөр айгүй их том орон зайг эзэлдэг. Тэгээ цаана мэдээж одоо усан цахилгаан станц гэдэг одоо чухал юмнууд байдагтай адилхан. Тэгээ энэ бас нөгөө талаас дэлхийн улс орнуудын нөгөө цэвэр эрчим хүч рүү шилжих, эрчим хүчийн шилжилтэнд байгалийн хөр айгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө сэргээгдэх ногоон гэдэг рүү очимоор байдаг. Гэхдээ одоо байгаа одоо тэр нэг нүүрс ч юм уу бусад их усруудаа багасгаад тэгээ тэрнтэйгээ харьцуулахад нөгөө байгалийн хич өөрөө маш цэвэр болохоор одоо тэр шилжилтэнд одоо Австрали улс одоо хийн салбарын 2050 он хүртэлх стратеги гэд баталсан. Тэгээ ерөөсөө хэдийгээр одоо энэ байгалийн хич одоо fossil fuel буюу одоо тийм үүсэж байгаа давхаргаас нь хамаарат яг цэвэр гэдэг ангилалд оруулдгүй ч гэсэн тэр цэвэр ногоон ирээдүр очиход хамгийн том шилжилтийг ихэд бол байгалийн хий хэрэгтэй. Тийм учраас байгалийн хийг бол хэрэглэхгүй, хязгаарлан гэсэн ойлголт байхгүй. Тэр шилжилтэнд бол хамгийн том их усүр юмаа гэдгийг хүлээн зөвшөөрөө явдаг гэдгийг одоо тодтогч өгч байгаа. За одоо энэ таны мэдхүү хэсэг ингээд дуусч байна. Энд дээр нэмж хэлэх юу байна? Тэгээд одоо ингээд яг танай төсөлд компани чинь танилцуулга руу орё гэж бодож байна. Тэгээ одоо ерөөсөө л байгалийн хийг Монголоос олборлож байна гэдэг өгүүлбэр бол одоо саяхны хэдэн жилийн өмнө хүртэл байгаагүй. Тэгэхээр манайх шиг одоо компаниуд бол одоо Монгол улстай ингээд дотоодоос үйлдвэрлэсэн. Хамгийн гол өгүүлбэр нь дотоодоос үйлдвэрлэсэн байгалийн хийтэй болох дээр л бидний ажил зорилго явж байгаа. Мэдээж сорилтуудтай шинэ салбар учраас сорилтуудаа тулж байгаа. Тэгээд гэхдээ энийг амжилттай хэрэгжүүлсэн улс орнууд маш их байна. Австрали, Хятад улс орнууд ингэж байна. За тэгэнгүүт манай компани бол одоо ингээд Австралиас хөрөнгө оруулалт татаад энэ ажлаа санхүүжүүлж байгаа. Яг тэгвэл Австрали улс энийг ойлгодог хөрөнгө оруулагч нартай. Тэгэхээр тийм учраас манай танилцуулга бол одоо ингээд Австрали дээр гарсан тухайга нэлээд дурддаг. Байршлын хувьд бол бид тэр түрүү хэлсэн Өмнө Говь аймгийн 3 тэс ноён сумын нутаг дэвсгэрт ингээд шивээ хүрэн бомттай одоо 30 км одоо яг манай одоо олборлт хийж байгаа талбай бол ингээд ийм байралтай байдаг. За уучлаарай энэ Тэлмэн ресурс гэдэг нь бол одоо Монгол компани тийм ээ. TMK гэж бас тэр нь болохоор одоо энэ дээр байна шүү дээ. Тэр TMK эзэмших хувь гэдэг. Энэ хоёр компани зааг ялгааг хэлж өгөөч юм. Анх Тэлмэн ресурс гэж компани байгуулагдсан. Монгол компани. 100% Монгол. Тэгээд одоо ийм эрдлийн талбайтай одоо 335 гэдэг эрдлийн талбай аваад тэгээд ажил хийж байгаад энэ хайгуул туршилт холболт гэдэг шат тэгээд засгийн газартай бас бүтээгдэхүүн гэрээ байгуулсан. Гэхдээ олон улсаас санхүүжилт татаж одоо энэ төслөө санхүүжүүлж яхахын тулд ерөнхийдөө тухайн шийдвэр гараад Австрали дээр одоо компани бүртгүүлээд
хөрөнгө оруулалтаа босгоод тэгээд одоо толгой компани үүсгэх гэсэн үг. Одоо тэгэхээр TMK нь бол толгой компани Австралид бүртгэлтэй. Телмэр ресурс нь бол Монгол улсад 100%. Одоо яг энэ цаг онд товчон энд байна тийм ээ. Тэгээд 21 оноос эхлээд яг энэ одоо жинхэнэ эрлийн ажил, хайгуулын ажил эхлээд явж байгаа. Хайгуулын ажил гэдэг нь түрүүн танд дурдчихсан нөгөө бусдуудынхаа хайгаад болцсон нүүрсэн дээр одоо энэ бол нарийн сухат дээр одоо MAC, Өсгцоос, SGS гэх мэт одоо үндэсний том компаниуд одоо нүүрсний олборлолт яг явуулж байгаа талбай гэсэн үг харагдаж байгаа шиг байна. А яг энэ гэхдээ яг энэ талбай дээр нүүрснийх нь метан хийг нь бид нар судлахаас одоо ажиллаа хийсэн гэсэн үг. Тэгээ ер нь хайгуулаа бол 21 ер нь 22 23 онд идэвхтэй хийгээд эндээс нэг сайн үр дүн гарсан. Метан хий нь бол одоо Учир хайгуулаг яаж хийдэг ингээ өрөмдөөд байдгүй энэ чинь эсвэл өөр арга үт юм. Тэг ер нь бол яг л цооног өрөмдөн. Яг нүүрс хайж байгаа юм шиг л өрөмдөхийн үед өрөмдөн. А тэгээд тэр ихтэй ялгаатай нь болохоор жоохон тэр одоо нүүрсийнхаа дээжийг гаргаж ирээ бортхон тийм. Тэгээ бортхон дотроо хийн хэмжилт хийн. А нөгөө талаасаа тэр өрөмдсөн цооног дотроо багжууд оруулаад вакуум үүсгэж чагаад тэр нүүрснээс одоо тэр давхаргаас нь шууд ялгарч байгаа хийг нь бас нөгөө нэг хэмжинэ. Тэгэхээр тиймэрхүү хэд хэдэн ялгаатай шинжилгээнүүдийг хийдгээр л ялгаатай. Тэр чи одоо ингээ ухчаад ингээ цооног хийчээд тэгээд ямар нэгэн юмар ингээ сорж ээж тэр хиймээр гарч ирэх юм уу зөвхөн өөрөө ингээ бас гараад ирдэг. Өөрөөр нь гарч байгаа нь л одоо алж холбогдолтой. Тэгээд тэр нь хэр зэрэг гарч ийн гэдгээр тэр нэвчүүлэмж гэдэг үзүүлэлт нь гардаг. За. Тэгээ манай нарийн сухатын нүүрсүүл ер нь бид нар яг дээд доод гэж одоо болохоор англиад голч олон үед аврахтай. Тэгээд ер нь дээдлийг нэг бүлэглээд аваад үзэхэд тэнцэн 60 м нүүрс хаталдаг. Доотлолт нь 90 м нүүрс зарим газар хаталж байгаа. Бид нар бол тэр бас өөр шин чанартай болдог учраас тэр тухайн доотлихоос нь хий гаргах технологи нь өөр, дээдлийнхаас нь гаргах нь өөр байгаа. Тэгэхээр бидний энэ эхний жилүүдийн ажил бол зөвхөн дээдлийн 60 м нүүрснээс хэрхэн нүүрснээс нь хий гарах вэ гэдэг дээр төвлөрж байгаа. За. Тэгээ энэ 92-оос 98% одоо цэвэр метан хий байна. За 1 тонн нүүрсэнд дунджаар 10 орчим метр куб хий агуулгадаг. Энэ дэлхийн одоо эдийн засгийн эргэлтэнд орж байгаа орнуудаас бол 2 дахин өндөр үзүүлэлттэй. Ер нь 5 дотор 5 байсан ч эдийн засгийн үргэлжтэй гарчдаг. Манайх бол 10 байна гэдэг нь бол одоо нарийн сухатын маань нүүрс бол маш их хий сайн агуулдаг гэсэн. Тэр хамгийн доотлын үзүүлэлт нь л одоо тэр харин тэр нь гарах уугүй юу гэдэг нь бас яаж гарах уу нэвчүүлэмж гэдэг нь үү? Тий. Энэ нь одоо амархан гарах уу гарахгүй юу гэд. Тэгээ одоо энэ онцлогуудаас хамаарат одоо орд болгон дээр голборлох технологи нь өөр. Тэгэхээр бид нар тэрийг яг одоо турш авч байгаа гэсэн. Зөв. Оновчтой технологи болох гэх юм да. Аль болохоор баг зардлаар л гарах хэрэгтэй шүү дээ, тийм ээ? Тий. Баг зардлаар хэр их гарч байна. Тэгээ бид нар нүүрсийг ухахгүй байгаа. Цооног өрөмдөн гэдэг чинь ер нь бол уул мөр маш багтай. Гэхдээ нөгөө талаасаа тэр газар дор нүүрс байгаа ч гэсэн одоо хаагаараа хагарал явсан байна. Тэр болгоноос хамаарат олборлоход бол резервуар буюу тэр ордын нөөцийн хувьд бол ингээд бас сорилтуудтай. Тэгээ одоо бидний энэ сүүлийн 23 оноос хойш 7 цооног өрөмдсөн байгаа нь өөрөө тэрийг таньж мэдэх. Тэгээ яавал энэ хий одоо үр ашигтайгаар гарахгүй. Хичнээн байгаа ч гэсэн яаж олборлох вэ гэдэг рүү чиглэгдээд байгаа юм. За танах ингээд тэгээд Австралийн компанитай нийлээд ингээд Австралийн хөрөнгийн бирж дээр ингээд хувьцаа гаргасан тийм ээ? Бонд биш те. Тэгээ хувьцаагаа гаргасан. Хувьцаагаа гаргасан. За хичнээн одоо хөрөнгө босгов тэрийг одоо хэлж болдго юм чи бас нууц ил байгаа те. Хэдийг босгов яаж одоо зарцуулав 21 оноос хойш ер нь өнөөдрийн байдлаар бид нар 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт төгрөгөөр яг би төгрөгөөр шийдвэрлэе хэлчихээд ер нь 60-аас чинь 2 сая доллар уу 20 орчим сая доллар 20 сая доллар яг мэдээж Австралийн бирж дээр байгаа учраас Австрали доллараар босгодог жил болгоно л ер нь санхүүжилт босгоо явж байгаа яг одоо та бүхэн ярьцлага хийж явах үед бас манайх яг одоо санхүүжилт босгож байгаа маргааш өглөө мэдээ гарч байгаа. Тий нэг тоо гарна. Ерөнхийдөө тэгээд ингээд хөтөлбөрөөр санхүүжүүлээ явж идэг. Тэгэхээр бид нар бол олон улсын хөрөнгө оруулагчдаас их усүрээ татаад одоо энэ ажлыг санхүүжүүлээ явж байгаа компани гэсэн үг. Тэгээд жил бүр 22 онд Австралийн бирж дээр гарсан. Одоо тасралтгүй тэндээс их усүрээ босгоо явж байгаа.
За тэгээд энэ зүгээр уул уурхайх нь ингээд нэг тоо яриад идэм билий. 1 метр өрөмтөхөд $48 ч гэнэ үү, хэдэн мянган доллар ч гэнэ үү, нэг тийм яригдсан билээ. Танайх тийм тоо бий юу? Яг бүр тэр задаргаатай тоогоо бол бид нар нэг ашигт малтмалын газар болон бусад төрийн байгууллагууд өгдөг. Бүр задаргаатай нь бол бид нар олон нийтэд хүргэдэг. Тэгэхдээ зүгээр танд баримжаа өгөх үүднээс хэлэхэд гүнээсээ хамаарна. Ашиглаж байгаа тоног төхөөрөмжөөс хамаарна. Ямар ч тохиолдолд одоо ингээд нүүрс рүү ингээд доошоо өрөмдөд нүүрсэн дотоороо явдаг технологи байдаг. Тэр бол биднээс 8-аас 10 дахин үнэтэй. Тэгэхээр бид нар энэ босоо энгийн цооног өрөмдөд байгаа санаа нь үр ашигтай байх гэдэг гэсэн үг. Тэгэхээр энэ энгийн хамгийн энгийн босоо цооногоор өрөмдөд гарч ивэл одоо цаашдаа эдийн засгийн үр ашигт маань эргээ нөлөөлнө гэдэг. За одоо хамгийн сүүлийн байдлаар одоо 7 өрөмтсөн байна гэж байна те цооног. Тий. За эндээс одоо ямар дүр зураг харагдаж байна? Одоо цаашдаа энэ маань эдийн засгийн үр ашиг өгөхөр байна уу? Өгөхөр байна гэж та нар хамгийн сүүлийн мэдээг өгсөн байна лээ. Тий. Одоо ингээд түрүүн та ярилцлагын хэлсэн одоо манайх ингээд өнгөсөөхөн 1000 м3 рүү хүрлээ гэдэг. Одоо 7 цоноос нийлээд гарч байгаа. Энэ тоог би жоохон задлаад тайлбарлуулах зүг баг. Яг цаана ямар процесс явагдаад энэ хийн өсөлт гарч байгаа вэ гэдг нь одоо гарч байгаа хийн хэмжээнээсээ илүү чухал байгаа. Тэгэхээр эхний жилүүдэд одоо ингээд бид нар ингээд төслөө ингээд таньж мэдэх гээд ингээд 3 цоног өрөмтсөн. Тэгэхээр тэр цооногийн л орчмын хий гараад байна гэсэн үг. Тэр хавийн хий ингэж нийтдээ ингэж одоо нэвчиж гарахгүй байна. За тэгэхээр тэр одоо гарч байгаа тоо өөрөө нөгөө одоо чанарын хувьд бол одоо мэдээж ингээд өрөмдөө тэр орчмын нүүрстэй одоо цооног чинь контактлж байгаа юм чинь хүрлцэж байгаа юм чинь мэдээж нэг тодорхой хэмжээний гарна. Тэгэхээр хоорондоо 300 м-ийн зайтай гэж боддог. Тэгвэл тэрүүх орчим гараад байна. Хоорондоо биш. Дахиад нэмж 3 цооног тавьсан. Үр дүн нөөцлөгдөхгүй байсан. Бид нар 7 дугаар цооногийг өрөмтснөөс хойш одоо энэ хийн гаралт нэмэгдэж байгаа шалтгаан нь тэр одоо нүүрс маань өөр ингээд уналттай байгаа шүү дээ. Хамгийн дээр байрлаж байгаа цооногоос их гарч байгаа гэсэн үг байхгүй юу? 7 дугаар цооног гэдэг нь. Тэгэхээр доотлын цооногуд биш хамгийн дээд талаасаа хийн чөлөөлөгдөд ихнээсээ гарч эхэлж байна. Гэт тэгээ одоо энэ 1000 м3 гэдгийн бараг 650 нь өөрөө сүүлд өрөмсөн 7 дугаар цооног ганцаараа гэсэн үг. Тэгээд тэр цооног 100 байжгаад одоо манай альбиас лимитийн дээр 100 байжгаад 600 хүрчлээ гэдэг. 6 дахь өссөн. Дотроо нэг цооног нь өсөж байгаа. Тэр өсөж байгаа үзүүлэлт нь цаанаа нөгөө резервуарт явж байгаа өөрчлөлт нь бидэрт маш одоо нөгөө эерэг тохиогдож байгаа. Энэ олборлох боломжтой гэдгийг нотлох талаасаа гарч байгаа гэсэн үг. Тэрнээс долуулаа нийлээ 150-150-ыг гаргаад байвал их сорилттой биш. Тий. Тэгэхээр энэ нөгөө цаанаа явж байгаа. Энэ бол бидний олон жилийн орлого. Бас манай ханш чинь өссөн, хувьцааны ханш өссөн, унсан бидний гаргаж ирсэн тухайн үед гаргаж ирсэн мэдээлэл хүлээтэд хүрсэн хүрээгүйгээ явж ирсэн бол одоо юу өөрчлөгдөж байгаа вэ гэхээр энэ нөгөө яг зөв аргаараа процесс явагдаж хий гарах боломжтой гэдэг дээр одоо ингээд ажиглагдж байгаа. Тэрээс 1000 м3 гэдэг нь өөрөө юу гэдгийг тийм одоо Монгол орны асуудлыг шийдэх тоо биш. Хамгийн гол нь бид цаашдаа цооногоо нэмэх боломжтой шүү дээ. Гэхдээ яаж нэмэх үү, хаана нэмэх үү гэдэг технологио бид нар олж эхэлж байна. Газар дор явагдаж байгаа процесс маань одоо илүү дата мэдээлэл маань цуглараад илүү оновчтой болж байна. Тэгээд боломжтой болж эхэлж байна гэдэг нь л одоо гол үзүүлэлт нь тийм. Мэдээж одоо манай баг хамт олонны хувьд бол одоо 1000 гэдэг чинь 3 оронтой таваас 4 оронтой шилжиж байгаа юм мэдээж сонирхолтой. Тийм. Тэгэхээр би өөрөө чирэнээс ингэж ойлголоо. Одоо ингээд хуучин тэр 6 цооног ингээд тусдусаага тэр ойр хавийг л өгөөд исэн бол 7 өрөмтсөн чи одоо ингээд нөгөө юмнууд нэвчиж өрөөд ингээд би өрөөгөө туслаад байх юм уу тэр чи тийм болоод байгаа юм байна. Ерөөсөө хий даралт нь буурсан цэг рүүгээ даралт ихтэй цэгээсээ даралт нь буурсан цэг рүүгээ чөлөөлөгдөж гардаг. Тэнгүүд нэг цэг дээр нь даралт нь буураад тийшээгээ одоо бусад газараасаа ингээд хий жоохон тэмүүлж гарч эхэлж байгаа. Одоо гэдэг. Гэтэ одоо энэ өшөө одоо бидний хувьд өдөр болгон сонирхолтой байна. Одоо ингээд нөгөө бид нар чинь сард нөгөө нэг нээлттэй компани учраас мэдээг ингээд ил тайлгна явж байгаа. Гэтэ тэр сар дундаа бид нар өдөр болгоноор ингээд хараад шинжилээд өөрчлөлтүүдийг хийе явж байдаг. Тэгээ бидний хувьд бол одоо түүлийн сонирхолтой. Тэгээд гэрэл гээтэй өдрүүд явж байгаа гэсэн үг тийм. Би одоо хувийнхөө хувьд бол яг таны энэ төсөл эхлэхээс эхлээд ер нь бас хувийнхөө хувьд одоо бүтчихээсээ яачаасаа гэж амьдаа харж явдаг байл да.
Тэгээ миний мэдж байгаагаар бол танах эхлээд нөө хувьцаа гаргаад хэдэрч гаргасан дээ. Тэгээд сүүлдээ 1-2 жилийн дараа танаа хувьцаа аягүй их унсан. Тэ одоо хэдээс хэд болсон би одоо санахгүй байна. Гэхдээ одоо тэгээд ажилчин амжилттай болохоор хувьцааны ханш өсөж гин үү яаж байна? Тэ ерөөсөө өндөр эрсдэлтэй салбар гэдэг маань энэ. Одоо нөгөө нэг яагаад бид нар Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагч хэрэгтэй байдаг вэ? Тэр эрсдлийг даадаг, эрсдлийг илүү үнэлдэг, таньдаг хөрөнгө оруулагч нар хэрэгтэй байдаг гэдэг яг манай төсөл дээр тод харагдаж байгаа. Нүүрсний давхаргаа метахийн гэдгийг бол одоо ойлгож мөнгө өгөх, тий? Тэрийг санхүүжүүлэх, тэр тусмаа Австралид биш Монголд байгаа төслийг санхүүжүүлэх. Тэгээ энэ өнөөдрийн хүртэл энийг зардлыг гаргахад төвчээртэй хөрөнгө оруулалт тэнд л байна. Хоёрдугаар энэ төсөл ирээдүйтэй юу энэ яагаад юу өөрчлөгдөд гарч байгаа гэдгийг таньж мэдэх мэдлэг одоо олон удаагийн туршлага тэнд байна. Тэгэхээр тэнд байгаа хөрөнгө оруулагч нар бол эрсдэлтэй ч гэсэн илүү үнэлж ойлгож чадж байна. Нөгөө талаасаа түрүү хэлсэн одоо бид нар чинь нэг өсөөл нэг унаал ингээ хавцааны ханш олон улс төр өсч унж байгаа шүү дээ. Тэр давлгаа тэр чинь бол Австралийн хөрөнгө оруулагч нар бол бас эрсдлийг үрж байгаа байхгүй. Тэр чинь одоо юу гэдэг юм нэг тодорхой үнээр бодоод тавьцаа авсан байтал унна гэдэг чинь тэр хүний хувьд бол алдагдaltaй л гэсэн үг шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээд энэ төслөө үргэлжлүүлээ санхүүжүүлж байна. Тэгэхээр яг л бид нар дээр бол одоо Монгол улсын зарим салбарт бол гадны хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй гэдэг юм бол нотлохоо нь болоод тийм ч тулдаа манайх одоо энэ өсөлт уналтын технологийн сорилттой үе даваад санхүүжилтээр тасарчихгүй ингээд ажлаа үргэлжлүүлээд эцсийн үр дүндээ энэ байгалийн хий олборлогдсноор бид нар түрүүн хэлсэн засгийн газартай бүтээгдэхүүн гэрээтэй энэ олборлож байгаа хийн чинь тодорхой хувь нь бид нар роялти тэр татвараа төлтгөрөө төлнө. Нэмээд энэ хийн чинь тодорхой хувь нь одоо бид нар анханасаа улстай засгийн газартай гэрээ байгуулахдаа хийгээр нь ч авч болно. Тэдэн хувь нь улсынхаа гэдэг одоо тохирцсон байдаг. Тэгэхээр одоо Монгол улс шууд байгалийн хийтэй болж байгаа. Энэ ажлыг одоо бидэрт явуулах боломж олсон. Тэгэхээр энэ бол одоо аль талтай ашигтай харилцаа. Нөгөө талдаа тэр одоо ханш өсөх унах үеийн бол ер нь бол манай анх бирж дээр гараад бол танд зөв шууд тоо хэлэхэд 28 сая доллар Австрали долларын 28 сая Австрали долларын зах зээлийн үнэлгээтэй манай компани бирж дээр гарсан. 80 сая Австрали доллар хүртэл өссөн. Буцаж унаад 20 хүртэл унсан. Одоо би их ширхгийнх нь үн жоох өөрчлөгдсөн болохоор би танд том дүр зураг байна. Одоо буцаад 31-2 сая доллартай сэргээ явж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр одоо ингээд ер нь бол манайх бол одоо донслоготой замаар явж байгаа. Ер нь аливаа уул уурхай ямар ч одоо бүтээгдэхүүн бай их тэгжил явдсан юм шиг байгаа ер нь тий. Шууд л одоо нэг тусмаа газрын тус байгалийн хий эрсдэл өндөртэй. Өсвөл сайн өсдөг, унуул сайн ундгаар алдартай. Тийм. За энийг тайлбарлалтаа энэ дээр юу байна юм? За бидний хайгуулын үеийн цаоногуудын судалгаан дээр үндэслээд ер нь бид нөгөө ямар хэмжээний нөөц байна вэ гэдгийг бол тооцоолсон. Тэнгүүд манай лицензийн талбай яг өнөөдрийн байдлаар 8200 км квадрат орчим талбай байгаа. Тэр талбайн одоо 1% дээр нь л одоо нарийн сухатын энэ үрсний орд эзэлж байгаа. Тэгэхээр өчөө манай талбай дээр өчөө олон одоо судлах боломжтой хэсгүүд байдаг. Гэтэ бид нар бол одоо нийтээр том талбайнхаа 1% дээр нь төвлөрөө ажиллаж байгаа гэсэн үг. Тэрэн дээрээ бид нар хайгуулын цооногуудаа бол тавьсан. Хайгуул тэр 21, 22, 23 оны одоо хайгуулын ажлууд гэсэн үг. Тэгээд түрүүн танд хэлжсэн 10 м3 дунджаар хий байна гэдэг. Тэрийг ингээд нэгтгээд олон улсын одоо NSAI гэдэг байгууллагаар судлуулахаар манай дээр 1.2 триллион кубик фит буюу TCF бид нар 34 тэрбум шометр гэх юм уу. За ер нь бол олон нэгж байдаг. Ер нь бол 1.2 TCF гэдэг тоон бол маш өндөр. Энэ бол эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой. Тэгээ энэ нь болохоор юу эхний ээлжинд бол зөвхөн дээдлийн нарийн сухатын тэр нөгөө дээдлийн давхар нүүрс гэдэг байгаа шүү дээ. Тэр тогтоогчод байгаа. Өшөө доошоогоо судлах юм бол өшөө нэмэгдэх боломжтой байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө хангалттай. Монгол улсын хувьд бол хангалттай сонирхол татгууц том баялаг байна гэсэн үг. Гэхдээ энэ бол орд гэж үзэх болоогүй. Тэр газар доор байна гэдэг чинь бүгд гарна гэсэн үг биш. Тэгэхээр одоо бидний өнөөдөр хийгээд байгаа туршилт холбоот гэдэг ажил нь хэдэн хувь нь одоо энэ одоо гарч ирэх боломжтой юм. Тэгээ ямар үнээр зарагдах боломжтой. Ингээд эдийн засгийн тооцоон дээр суурилж орд болж шилж байна. Тэгэхээр одоо бид нэр яг орд гэж тооцоолах тий одоо нөхцөл баялаг гэдэг нэг юм ерийн зааг дээр байгаа гэсэн үг. Гэтэ энэ судалгааны тоогоор бол ер нь бол хангалттай том.
Гэхдээ хангалттай том гэхээр бас хүмүүс манаас жоохон буруу ойлгоод идэв үү гэдэг. Хятад руу экспортлох уу ч гэдэг юм уу. Эсвэл одоо Оростой өрсөлдөхөөс том уу. Тэр бол одоо маш олон төслүүд олборлолт хийж байгаа учраас харьцуулахад хэцүү. А бид нар нэг ордын хувьд нэг тэгээ Монгол улсын хэрэглээтэй харьцуулахад бол том. Дэлхийн хэмжээнд бол энэ бол өөр тоо хэрэгтэй. Тэр булангийн орнуудын олборлож байгаа тоо бол бүр гайхамшигтай их штэ. Би энэ за танах одоо 1000 куб шоо гэлөө ямар нэг зүйлээ. За 1000 куб метр. Метр квадрат гэх метр тийм. Тэ хий гараад ихсэн юм байна. Энэ тоо их үү бага гэдэг би одоо зөвхөн дотор төсөөлөх гээд байна л та. Жишээлбэл 3 тест сумыг цахилгаанаар хангаад тэгээд айл айлд нь одоо хүргэхэд энэ 1000 гэдэг тоо хүрэх үү? Хүрхгүй. Хүрхгүй юм тий. Би танд ингээд тоо өгч 5000 зөв энэ яг уу тоног төхөөрөмжийн сонголт технологийн маш олон асуултаас хамаарат хувьсагч ихтэй. Гэхдээ нэг 5000 байлаа гэж бод. Энэ тоо дахиад 5 дахин нэмэгдээ 5000. Тэгвэл нэг 1 мегаватт эрчим хүчний их үүсвэр ажиллаж хүрнэ. Гэхдээ энэ 1000-ыг бас одоо юу оргил цагт хуримтлуулад оргил цагт нийлүүлнэ чадлын дутагдaltaй үеүүдэд нийлүүлнэ гэд ашиглавал бас нэг өөр тоо гарна. 24 цаг ашиглавал нэг өөр тоо гарна. Гэхдээ ер нь бол одоо бид нар бол одоо альбиасаар мэдээлсэн. Энийг эхний ээлжинд одоо бага уурын генератор оруулж ирээд хийгээр ажилдаг. Тэгээд тог үйлдвэрлээд үзье. Хэдийгээр одоо яг шууд одоо энэ маань өөрөө юу гэдгийг нэг тийм одоо түрүү хэлсэн сумдуудын асуудлыг шийдэхэр би ч гэсэн бид нар нэгэнтэй л одоо туршилтаар олборлж байгаа юм чи энийг одоо хэрэглээнд нэвтрүүлэх туршилтаа бас эхлүүлье гэдэг. Тэгээ ерөнхийдөө бас тэрэн дээр одоо судалгааныхаа ажил эхлүүлсэн явж байгаа. Энэ 1.2 ямар нэг чиглэлээ TCF. Энэ маань одоо хэр их вэ? Жишээлбэл Улаанбаатар хотыг одоо утаанаас салгахад одоо айл болгон нүүрс биш энэ хийг одоо болонтойч үдэм аваач өгөхөд энэ хангалттай тоо юу? 600 мегаваттын нүүрсэн цахилгаан станц байлаа гэж бодъё. Тий. Тэгээ дүүцэх үйлдвэрлэл явуулаа гэж бодъё. Тэгвэл хэдэн 10 жилээр л одоо Улаанбаатарыг тийм тоогоор хангаж чадна л гэсэн үг. Тийм үү тий. Гэх хэмжээний том тоо. Тийм байна. Айгүй том тоо. Тэгэхээр түрүү хэлсэн дэлхийн хэмжээнд бол нэг өөр үзүүлэлт. Гэхдээ эн чинь манай одоо ажлын эхний үе шат лицензийн маань тодорхой хэмжээний хэсэг дотроо тэр нүүрснийхаа одоо бид нар зөвхөн дээд үеийг л явж байгаа. Нэгт хоёрт нүүрс бол бас гүнд байдаг. 1000 метрийн доош нүүрс байдаг. Тэгэхээр бид нар бол доошоо дахиад нүүрс байна уу? Өөр одоо манай талбай дээр гүний нүүрсүүд байна уу гэдэг судалгаа хийгээгүй. Бид нар зөвхөн одоо уулуурхан компаниудынхаа судалсан хэсэг дээрээс л ажиллаа эхлүүлсэн аа шүү дээ. Тэгэхээр нэг талдаа энэ их том потенциал байгаа, нөгөө талдаа маш их хөрөнгө оруулалт шаардна гэсэн үг байна. За нэг сумын хэмжээнд бол яг нэг генератор хийгээр ажилтдаг генератор авчираа тавьчих болох юм байна. За аймаг гэх юм бол одоо нэг жижигхэн цахилгаан станц хэрэг болно шүү дээ, тий. Ер нь манай цахилгаан станц гэдэг ойлголт нүүрс байгалийн хин дээр генератортай адилхан. Нэг контейнертэй генераторууд орж ирнэ гэсэн үг тийм. Тэр нь цахилгаан станц нөхгүй. Тий. Тэгээ тэр нь хамгийн томоос давуу тал нь модулаар суйрлуулах боломжтой. Нэмээд хийж болдог тий. Танд бас эрчим хүчний салбарын маань бас энийг сайн мэдэх байх. Ер нь бол нэг цэг дээр үйлдвэрлээд эрчим хүчээ нөө цахилгаан түгээх дамжуулах агарын шугамар түгээдэг. Тэр шугамын алдагталтай дээрээс нэмээд маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Тэгэхээр нөгөө нэг үн өртөг гэдэг чиг сонирхолтой. Нэг цэг дээр үйлдвэрлээд эрчим хүч одоо хямдхан үйлдвэрчлэе гэж үзээд гэхдээ маш их хөрөнгө оруулалтыг нөгөө тэрийг түгээхтэд бүтцтэй зарцуулдаг. Байгалийн хийвэл талбай дээр олборлцоод тээвэрлээд тухайн цэгдээ ойртуулж чад тэр газар нь бас хийчих болдог. Тэгэхээр одоо нөө тархмал буюу одоо манай сумдууд чинь асагдмал аймагуд асагдмал тэгээ бүгдээр ингээд төвийнх рүү холбох гээд ингээд нүсэр дэд бүтцийн зардал нь өөрөө яг эрчим хүч үйлдвэрлэж байгаа нүүрснээс ч юм уу ингээд хямдхан гаргачлаа гэж бодож болно. Түгээж өртөг үн өртөг тэгээ тэрэнд орж байгаа хөрөнгө оруулалт маш өндөр байдаг. Тэгэхээр энэ түрүү хэлсэн олон тархмал их үүсвэртэй болох олон их усвартай болоход айгүй байгалийн хэвүүл айгүй чухал стратеги ач холбогдолтой л доо. Тийм байна. Зүгээр танай компани одоо вижн гэдэг юм уу ирээдүй яаж харж байгаа юм? Танах зөвхөн одоо юугаа хийгээ олборлол тэгэл одоо түгээх гэх юм уу? За нэг суманд аваачаад тэнд нь цахилгаан станц аваачиж
барих тийм бодолтой байна уу? Эсвэл зүгээр бид нар хийгээ гаргаад өгч чинь тэнд хэн нэгэн хөрөнгө оруулагч өөр хүн одоо тэр цахилгаан станц барьж гэдэг юм уу? Аливаар нь явахаар байгаа юм. Олон улсад яг энэ хий олборлагчоос эцсийн хэрэглэгчийн хооронд орж байгаа бизнесүүдтэй хуваагаад авсан байдаг. Нэршлүүдтэй. Манайх бол upstream, midstream, downstream гэж байгаа. Манайх бол upstream. Буюу бид нар бол хайгуул хийгээд олборлт хийх хэрэгтэй. Уул нь бол. Midstream гэдэг нь болохоор тэр дамжуулах хоолой дээр дэг төсөл шингэрүүлээ зөөдөг юм уу те. Тэгээд downstream гэдэг нь болохоор тэр хэрэглэгч рүү хийгээр очих уу, хөлдөөснөр очих уу гэдэг гих мэт ингээ хуваагддаг. Энэ салбар маань манай улсад бол одоо шинээр хөгжиж байгаа учраас тэр оролцогч нар маань бол байхгүй. Тэгэхээр одоо уг нь бол миний ярьцлагын хэмжээ бид тэр хайгаад олоод зараад болчих байсан бол одоо ягаад та бид хоёр эрчим хүч рүү яаж хэрэглээ нэвтрүүлэх рүү гэдэг рүү орж ирэхээр midstream downstream руу одоо бидний яриа орж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хамтаа л хөгжих байх. Тэгээ бид нар бол мэдээж энэ дээрээ хамтрагч олох өшөө эхний ээлжинд одоо туршилт хийнэ, эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг нь бид нар өөрсдөө их хэрэгтэй болоод байгаа нь бас энэтэй холбоотой. Энэ нөө кластераараа л одоо юу гэх юм. Инженеэр бол кластераар хөгжих ёстой салбар. Тэгээ борлуулалттай болохын тулд та нар чинь одоо тэр сүлжээ заавал хэрэг болох юм байна. Тэгэхээр одоо тэрийг ойрлуулахын тулд эхний ядаж нэг сумыг ч юм уу ядаж тэгжил үзүүлэх хэрэгтэй болов уу би зүгээр дотор бодчихсон л да. Тэгэхээр ерөөсөө өмнө говьдоо тэр хавцаана одоо хэрэглэгч нар маш их байгаа урхаануудаас болоод тэгэхээр тэр лүгөө эрчим хүч нийлүүлж үзүүлъя л гэж бодож байгаа туршилтаар. Тэгжээж дараа нь тэр юм бол бүрэн зураг л үүсгэх гэдэг юм. Хайгаад олоод олборлоод одоо Монгол улсад маань эрчим хүчний дутагдал байгаа шүү дээ. За таануусын төсөөллөөр тэгвэл одоо хамгийн ихний одоо сумыгч байд юм уу ингээд яах хангах тэр хугацаа хизээ гэж харж байна. Хэдэн он бид нар өнгөрсөн жилд энийг хүсэж байсан. Ер нь тийм ч учраас Германы компанитай бид нар энэ дээр хамтын ажиллагааны гэрээ зураад судалгаа эхлүүлсэн явж байсан. Гэхдээ өдөрт гарч байгаа хийн хэмжээтэй хамааралтайгаар энэ бол хүлээгдээдсэн. Одоо бидэрт бас ингээд боломжтой тоор ойртож ирж байгаа учраас энэ 26 онд багтааж одоо энийг хэрэгжүүлсэн бах хэрэгтэй гэдгээр төлөвлөд ажиллаа явж байгаа. Тэгэхээр одоо бид нар нэгт олборлон нөгөө талдаа нэмж цаоног өрөмд нь өдөрт гарч байгаа хэмжээг ихсгэн. Ихсгэн гэдэг нь энэ эдийн засгийн оролтонд яаж орох вэ? Тэгээ 26 онд бид нар бас энийга нөгөө одоо таамаг биш одоо яг жинхэнэ орд болгож хувирах, резервуар болгох, резерв болгож хувирах ажиллаа их хэвээр. Тэрэнд бол одоо бас энэ чухал үзүүлэлтүүд нь эдийн засгийн үзүүлэлтүүд байдаг. Тэр нь ингээ 26 онд төлөвлөж байгаа ажлууд маань бас нэлээдгүй их. Тэгэхээр бас л их мөнгө шаардах юм байна. Танах тэгвэл одоо нэмж юу хувьцаа гаргах уу? Яаж мөнгө усгах гэж байна? Өчигдөр манайх Австралийн бирж дээр хувьцааныхаа арилжааг хаагаад яг энэ чиглэл дээр одоо 2 хоног хаажгаад мэдээлэл тавина гэсэн байгаа. Тэр нь маргааш өглөө мэдээлэл тавьчих واخ. Ер нь бол санхүүжилтээ одоо энэ жилдээ шаардлагатай санхүүжилтээ бол шийдсэн гэсэн үг. Тэр дүн нь бол маргааш зарлагдана. Би өнөөдөр төрүүлж иж болтгоо санагдаад. Бирж дээр байгаа компани онцлог учраас л. Гэхдээ ямар ч байсан энэ 26 онд хэрэглэх тэр хөрөнгөө бол босгоцсон юм байна тийм үү? Тий одоо нэмж цаоногууд тавина, саяны ярьсан ажлуудаа ямар ч сан шийднэ гэдгээр. Тийм ээ. За тэндээс гарч байгаа тэр одоо хийн хэмжээ тэр Германы компани шаардлагыг хангах хэмжээнд хөрөнгөт л одоо германууд тэр дамжуулах байт юм уу? Хэрэглэгч төрөх тэр юм хийхгээ хүлээж байгаа юм байна тийм үү? Тэг ерөөсөө энэ нөгөө нэг жижигхэн бяцхан сорилт байдаг л да. Яг одоо байгаа дээр нь тааруулаад генератор авчирхаар нэг өөр гэтэл чи өсгөөд байдаг. Тэнгүүт аль цэг дээр гэхээр баримжаал тооцоолж хүчин чадлаа тооцоолж авчрах уу гэдэг асуудал гараад ирж байгаа. Тэнгүүт тэрэндээ хүрэхгүй бол бас ингээд эн чинь ингээд нэг хэлбэлцэлтэй шүү дээ. Энд хайгуул судалгааны ажил юм чинь. Хүрэхгүй бол нөгөө нэг генератор чинь үр ашигтай төвшөндөө хурж ажиллахгүй орчим хүч үйлдвэрлэх. Тэнгүүтээ бид нар бол одоо өнөөдөр ч гэсэн авчираад тэнийг генераторыг тавиулчмаар байдаг. Нөгөө тал нь тэр тал дээр маань хамтрагч байгаа айлын хувьд бас тоо үзүүлэлтүүд маань тогтворч хэрэгтэй байдаг. Тэгэхээр бидний сонирхол бол хурдан байх. Нөгөө тал бол үзүүлэлт сайжрахыг хүлээх ингээд. Тэгэл ер нь ямар ч 26 онд голдоо уулзаал эрчим хүч үйлдвэрлэнэ л гэж бодож байгаа шүү дээ. Одоо тэр түрүүн хэлсэн компани ч өөр компани ч ер нь хэд хэдэн газартай ажиллаж байгаа тийм. Тийм үү. Нэг биш компанитай ажиллаж байгаа юм байна тий. Тий, ер нь бол бид нар мэдээж эхний үедээ бол олон газартай хамтарч ажиллах нь байна.
За ямар ч гэсэн Германы компани сонирхсан юм байна. Танаа тэр юу болъё гэж дамжуулагч болъё гэж. Монголын компаниуд маань сонирхож байна уу? Та нар энийг ер нь одоо бусдад хэр тайлагнаж байна? Бид нар бол яг та түрүүн хэлжсэн баг. Нээлттэй компани. Гэхдээ яг одоо яг тэр мэдээж энд маш их одоо нарийн технологийн мэдээлэлүүд их байдаг. Тэнгуү тэрийг нь тайлж ойлгоод яг тэр нь яг одоо юу гэсэн үг юм бэ? Инженеэр хэлэхэд одоо яг маргааш юу болно гэдэг. Энэ он энэ жил яана гэдэг юм. Тэрнтэй маань бусад хамтарч ажиллах болох газрууд ажиллаа яаж уйлдуулж ер нь бидэртэй яаж хамтарч ажиллах боломжтой гэдэг нь бол өнөөдрийг хүртэл бас нэг бүрэн тодорхой байгаагүй. Яалаа бид нар олборлт эдийн засгийн үр ашигтайгаар олборлох боломжтой гэдгээ нотлох дээр айгүйх төвлөрөө ажиллаад байгаа учраас. Одоо бид нарт ингээд сонирхол татхуус тоорууд дөнгөж орж эхэлж байгаа учраас энэ чиглэлийн яриануудаа бол идэвхжүүлж байгаа. Тэгээд мэдээж тийм бид нар Монголынхаа компаниудаас ярьж байгаа. Одоо дотоодод энэ чиглэлээр бас яг энэ чиглэлээр ихгүй гэхдээ ер нь бол байгаль шингэрүүлсэн хийн дээр ажиллаж байгаа компаниуд бас байгаа шүү дээ. Тий. Одоо манай компаниуд чинь томорцсон байж та жишээлбэл бодит чинь сая бараг тэрбум доллараар цахилгаан станц барьчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр эн чинь дотооддоо бид нар ч бас компаниуд маань бас мөнгөтэй болцсон байна. Бас сайн ойлгуулад ингээд явбал бас болох юм болов уу гэж би зөвхөн дотроо бодоод сууж илаа. Төрөний асуултаа бас энэ холбоотой. Тэгэхээр бид нар хайгуул олборлт руугаа илүү төвлөрөөд ажиллаад байж болно. Тэгвэл тэр гарсан хийнээс цааш процесс дээр нь жишээлбэл одоо өөр компаниуд бидэртэй хамтарч ажиллах дээр. Ер нь одоо орж ирж байгаа саналуучсан тэр тал руугаа идэг. Яг л хайгуул олборлтыг бол зарим нь бол одоо ингээ ойлгон зарим нь одоо бас хийн хайгуул гэхэлэр бас шин тутам байдаг. Эсвэргээр одоо юу гэдэг тэр дээр нь шингэрүүлэх үйлдвэр барих, тэрийг тээвэрлэх, авчирсныгаа буцаага түгээх гэх мэтлэн ингээд эргэлтэнд оруулах гэх тэр одоо ингээд дөрвөн ирсэн олон ингээд бизнес энэ чинь нэг салбар болж өгч гээд байна л та. Та бүхэн яриа хэдийгээр нөх хий боловч эцэст нь Монгол улсад шинэ сэлбэр улсын юм нэгдэл болж сая хэрэглэгчд л өрх юм биш дөрөш тийм байна. Энэ засгийн газартай танах бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн гэж байна. Засгийн газар маань одоо тэгээд тэр өөрийнхөө авсан хийг ямар зорилгоор яг зорилго нь ойлгомжтой байж болно. Яаж ашиглах гэж байгаа юм бол гэсэн өөрт чинь одоо тийм юу байна уу мэдээлэх юм уу? Яг бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчим нь бид нарт энэ боломжийг олгож байгаа гэрээний дагуу энэ орд дээр одоо хайгуул судалгааны ажил хийгээд олборлох гараад ирсэн хийгээр нь одоо ус ноогдох уу авч болно. Эсвэл бид нар хамтд нь борлуулад тэндээс борлуулалтаас нь мөнгөн сүртэй тооцоолж авч болно. Тэр сонголт нь бол одоо төр өөрт нь байгаа л гэсэн үг. Гэхдээ яг өнөөдөр бол тэгээд манайхыг зохицуулж байгаа байгууллага бол юу? Өдөр тутмын харьцсан бол агш малтмалгаан сансны газар. Тэгээд тэр байгууллагатай бид нар өдөр болгоныхаа тайлан үйл явц төлөвлөгөө төсвөө маш дэлгэрэнгүй өгöd зөвшөөрөл зохион дээр зөвшөөрлөд аваад хамтраад ажиллаа явж байгаа. Тэгэхээр төрд бол одоо манай мэдээлэл одоо баг шилэн бүх юм байж байгаа. Тэгэхээр одоо ингээд хийн гарц маань ингээд цааштай яг энэ дүн бол одоо сонирхолтой гэдгийг нотолж байгаа болохоос яг одоо бас юу гэдэг юм үлэмж их гэдэг рүү орох болоогүй. Тэгэхээр одоо ингээд одоо дараагийн маань ярианууд маань тэр чиглэлдээ бас орох бах. Миний мэдчээс өнгөрсөн намар үйл үнэг засгийн газрын том одоо групп гэх юм уу олон сайд нараас бүрдсэн тийм ажлын хэсэг өмнө говийн энэ нүүрсний ордуудаар яваад ингээд танилцаад явж исэн. Тэгээд танай компаниар орсон байлээ, суулцалт энэ төр хийсэн байлээ. Бодвол та нар энэ төслөө бас ингээд танилцуулсан бах. Засгийн газрын улсууд одоо яаж хүлээж авч байна танай төслийг? Тэг өнгөрсөн намар болсон билүү? Эзээ бол тгүүлээ. Хавар билүү. Жилийн өмнө гэсэн. Тий, жилийн өмнө. Тэгээд тухайн үед бол сангийн сайд, уул уурхайн сайд, сангийн сайд, зам тээврийн сайд, мөн их хурлын гишүүд, Өмнө Говь аймгийн засаг дарга болон удирдлагууд гих мэтлэн нэлээд даашд болтмол газрын засгийн газрын удирдлагууд гэдэг маш өргөн бүрэлдэхүүнтэй. Тэр хавийн уурхаануудаар зочлох тэр нэг тэнцээч бас нэг төмөр зам баригдсан шүү дээ. Тэрэндээ танилцах гэдэг нэлээд өргөн бүрэлдэхүүн очсон. Тэр хөтөлбөр дотроос манай талбай дээр ирээд одоо ингээ Монголд дотоодын засгийн газрын бүтээгдэхүүн хуваах гэрээтэй компани гэдэг байгалийн хий олборлох гэж байгаа. Гүйл ингээ газар дээр нэрч харж
танилцсан. Тэгээ бас бид нар бас мэдээж одоо үйл явцаа бол үзүүлсэн. Сонирхолтой тоо хэлэхэд тэр үеэс манай хий 3 дахин нэмэгдсэн. Шүлт. Тэгэхээр ингээд бидний тухайн үед танилцуулж ирсэн нөгөө зорилт руугаа ингээд ахаад явж байгаа. Ямар ч цаа. Тэгээд мэдээж одоо бид нар бас нөгөө ер нь бол бидний нийтлэг юмнууд харж үзэж бас ингэж одоо таньж мэдэх сонирхол байдаг. Тэгэхээр бид нар бол бас тухайн үед бас сайн танилцуулсан. Тэгэхээр бас зохих шатанд бол бид нар мэдээлэлээ одоо бүх шатанд танилцуулаад явж байгаа. Тий, одоо манай энэ хотын захирагч Нямбатар дарга маань энэ Улаанбаатар хотын гэр хорооллын нэгэн хэсгийг одоо бас хийн шилжүүлнэ гэж одоо тийм ажил өрнүүлэл явж байна. Тэрийг Оросоос авах юм шиг байгаа юм. Би тэгж ойлгосон. Тэгээд та нар энэ төслөө би юун санаа зовоод байна гэхээр нэг Оросоос аваад нэг тэгээд бүр хөвсцэн одоо урт хугацааны гэрээ байгуулсан байж идэг. Тэгжээтэй таны ажил айгүй сайн урагштай яваад одоо айгүй сайн олон биш их одоо хий гарах болдог. Энэ Улаанбаатарыг том худалдаа авах чинь одоо өөр хүнтэй гэрэлцсэн байх үегээ бас дотор санаа зовж л тэрийг л асуух гэдэг юм л да өрөөс чинь. Хоорондоо арай ихтэй вэ? Үгүй хоорондоо зөрчилдөхгүй. За Улаанбаатар хотын иргэний хувьд бол одоо хий рүү шилжэл яндангаа зөөрүүлж байгааг бол аюу зөв гэж бодож байгаа. Ялангуяа одоо энэ байгалийн хийтэй холбоотой ажиллаад энэ салбарыг бас ойлгож гадралдаг болсны хувьд бол аюу зөв шилжилт гэж бодож байгаа. Бүх талаас нь одоо хоёр гараа өргөө дэмжинэ гэдэг шиг. Нэгдүгээр, хоёрдугаар дид бүтц одоо айл болгон орон сууц болгон л одоо шугам хийн хоолой татаагүйгээс хойш одоо энэ яг зөөврийн LPG-гээр одоо шилжилт хийх нь болонтой зөөж байгаа нь бол одоо эхний ээлжинд бол хамгийн зөв хэлбэр. Австралид ч гэсэн ингэдэг юм байлээ. Төвлөрсөндөө холбогдоогүй бол LPG-гээ буюу яг л нефтийн шингэрүүлсэн хийгээл баллоноор нь зөөгөл хэрэгэлдэг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг зөв практикаар л явж байгаа гэж бид нэр ойлгож байгаа. Бид нэр аль үед орж ирэх вэ гэхээр тэгээд бас дөрөв нь хэлжсэн Монгол газрын тосны үйлдвэргээд баригдаж штэ. Тэр чинь ашиглалтанд ороод хийгээ ингээ түүхийн үедээ бас нэлээ хизээ гэдгийг цаг хугацаагаар мэдэхгүй нэгт нэгэнтэй л хэрэгжиж байгаа юм чинь амжилттай л хэрэгжижээ гэж бодно. Тэгээ хэрвээ амжилттай хэрэгжээд эхлэх юм бол тэндээс гарах хий чинь одоо Оросоос орж ирж байгаа. Тэр нэмэгдэх үү? Ер нь 100% гадаадаас ямар ч юм дээр импортын хамааралтай байна гэдэг нэг ойлголтой биш байна. Тэгэхээр тэр дотоодоос тодорхой үн үйлдвэрлэдэг болдог ч юм ингээ явах байх. Бидний хий болохоор нэгдүгээрт өмнө говьт байна. Тэгээ бид нар одоо цаангаа нэмэх ёстой, эрчимжүүлэх ёстой. Тухайн газраас эхлэн яванда Улаанбаатар руу орж ирвэл одоо тэр биднээс LNG гэдэг юм ирэх байх. Ирээдүйд одоо аль нэг өдөр тэгээ LNG-гээс чи нөгөө хөлдөөсөн хийж байгаа. Хөлдөөсөн шингэрүүлсэн бас нэг төрөл. Тэгээд тэрийг магадгүй одоо айл өрхүүдийн одоо яндан бууруулна гэдэг чинь маш их дэд бүтцийн хөрөнгө оруулалт шаардлагатай байхгүй юу? Сэргээр аюул томоохон төвлөрсөн хэрэглэгчдэрээ шилжүүлэх маягаар ч юм ингээл үе шаттай л явах байх гэж бодож байна. Тэгэхээр яг богино хугацаанд бол давхцал байхгүй. Тэгээд Улаанбаатар маань утаагүй болж ивэл аль аль нь л хэрэгтэй байх тийм. Энэ нефт боловсруулах үйлдвэрээс хичнээн тийм хий гарахаар байгаа өрчин тийм тоо байна мэдээлэл. Хэвлэлийн мэдээг л харж байсан. Гэтэ яг нарийн одоо хэлж мэдэхгүй байна тийм. Тэр нөө хэдийн хэмжээний түүхийд боловсруулахаас түүхийд бас боловсруулахаас шууд хамаарах юм байлээ. Ер нь бол түүхийн газрын тос боловсруулах явц чинь маш олон төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа шүү дээ. Нэгдүгээрт LPG буюу шингэрүүлсэн нефтийн хий гарч байгаа, нафта гарч байгаа, асфальт хийхэд ордог замын хар гарна. Тэгээд дизель гарна, керосин гарна, бензин гарна. Тэгэхээр уул нь бол тэр чинь ганцхан юм биш. Одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн гарах уг нь хэрэгтэй үйлдвэртэй. За 50-д 2-3 минут үлдлээ. Одоо сүүлийн үгийг өөрчүүлдээ энэ одоо тэгээд нэвтрүүлгээ өндөрлөё гэж ингэж бодож байна. Тэгээ одоо өнөөдрийнхөө ярилцлаганд урьж оролцуулж бас төслөө ийм дэлгэрэнгүй ярих боломж олгосонд баярлалаа. Тэгээд байгалийн хий бол яг одоо манад одоо олон тарх эрчим хүчний эчтэр дулаан үйлдвэрлэлийн төв тэр одоо олон их усвартай болоход аягүй чухал байгаа. Тэгээд бид нар бол төслөө стратеги ач холбогдолтой гэж боддог. Гэтэ тэр нь стратеги хордог гэсэн үг биш. Энэ бол сонирхол татхууц том орд. Тэгээ ямар ч сан одоо ингээд Австралийн, Америкийн мэрэгжлийн хүмүүстэй хамтраад
эцсийн эцэд одоо манай усад хэрэгтэй юмыг бүтээх гэдэг бид нар бол олон орноос их усүр татал олон орны туршлагатай хүмүүсийг ажиллуулаад төслөө ахиулаа явж байгаа. Тэгээд энэ өвлийн тог тасархад байрлууга шатаар алхаа явж хахад тий хурдан энэ хийгээ амжилттай олборлоод тог үйлдвэрлээд тог тасардг болох юмсан гэдэг одоо иргэнийхээ хувьд бодож байна. Бид нэр өөрсдөө ч тэр өөр хүүхд маань тэр ах トゥ маань тэр одоо бүгдээрээ л энэ утаа тартгийг амьсгалж байгаагийн хувьд бол бас ингээд байгалийн хийгээ олборлоод энийг шийдэхэд нь одоо хурдан туслах юмсан одоо үр ашигтайгаар оролцуулах юмсан гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь бол манай хамт олон бүгдээрээ яг л ийм л энгийн зорилго төр нэгтээд Монголдо нэгшийн салбарыг хөгжүүлчих гээд тэгээ боловсон хүчнээ бэлдээд туршлагачаад явж байгаа тийм л төслөө тэгээд цаашдаа тэгээд илүү олон амжилттай мэдээгээр уулзах гэж найдаж байна. Баярлалаа. Тэгээд одоо энэ цаашин Монголын хувьд бол энэ цаашин салбар руу одоо хүмүүс ойлголтгүй ийм салбар руу одоо ингэж орж ирж одоо тодорхой тооны амжилт гаргаад явж байгаа бас ирээдүйн гэрэлтэй харагдж байгаа юм байна танай компанид. Тэгээд би бас иргэнийхээ хувьд одоо танай төслийг бүтээсэ хий гараасаа тэр нь одоо ингээд хэрэгцээнд ирээд бид бүхнийг ядчил Улаанбаатар хотыг энэ утаанаас салгаасаа гэж ингэж боддог хүн. Тэгээд танай цаашдынх нь ажилд нь өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өвгөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзсараа түр баяртай.